Энэ удирдлагын актем гэдэг нэг юм статус нь ойлгомжгүй байгууллага байдیں۔ Нэг харахаар сургуульч юм шиг, нэг харахаар одоо төрийн өмчт компани юм шиг, нэг гараараа оюутнууд бас төлбөр авдаг, нөгөө гараараа улсын төсвөөс татаас авдаг. Тэгээ ийм байгууллага байгаа. Тэгээ энэ байгууллагын статусын асуудлын нэг тийш нь болгож өгөөч. Энэ байгууллага дээр аудитын одоо хийж өгөөч гэсэн хүслийг танаа өмнөх дарга тавьсан. Тэгээ алга болсон. АСМ яасан алга болсон. Ягаад гэвэл тэр байгууллага нь өнөөдөр санхүүгийн томоохон зөрчилд орсон байгаа гэсэн мэдээллийг тэр доторх ажилтны холбоогчдоос байнга өгч байгаа. Сард 56 сая төгрөгийн цалинтай захирал байсан байгаа. Байж байгаа. Төсвийн сахилга батыг маш ихээр зөрчсөн юм асуудал үүссэн. Тийм учраас та очиод энэ үндэсний аудитын газраас энэ удирдлагын актем гэдэг байгууллагын статусын асуудал дээр нэг аудит хийж өгч. Ер нь тэр төрийн албаныг мэрэгшүүлэх гэж байгаа юм бол заавал тэр дарга одоо бэлэг дамжаа байх албагүй гэж би үзэж байгаа юм. Нэр нь хүртэл удирдлагын гэсэн зөвхөн дарга нар зориулсан тийм актем байгаа байхгүй юу? Энийг төрийн албыг мэрэгшүүлэх эсвэл тийм актем болох ёстой. Эсвэл өөрийнхөө сургалтын төлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг Монгол улсыг сургууль шиг сургууль болох ёстой.